Яг өнөөдрийн бичлэгтэр бид нар TikTok дээр яваад байгаа crossover хийсийг их бид хөдөлгөөнүүдийг нэг хүчин туршиж үзээд тэгээд хэр үдэнтэй ажиллах нь тэр сая үр нөлөөтэй байдгийг. Тийм өөдөө шилээд байна. Тус нь оноо үүд явах бичлэгтээ авдаг байна. Let's go. Тэгээ миний өгч байгаа нь бол 10-аас 1. Саяны хөдөлгөөн маань ингийн амархан мөртлөөд ажгүй болчт юм байна. Тэгээд миний өгч байгаа оноо бол 10-аас 7. Саяны хөдөлгөөн бол мөнхээр гоё хөдөлгөөн байна. Гайхалтай. 10-аас 10. Тэгээд дараа чи чингүүний хөдөлгөөнүүд орцгоо. Алдсан шүү. Яаж би тэтгэж авсан. Сая нэр унцаа. Саяны яг бол ер нь ингийн мөртлөө боломжийн юм байна. Тэгээд хурдан ивэл ер нь бол хүмүүс амархан явахаар юм байна. Тэгээд миний үж байгаа нь бол 10-аас 9. Alright, let's look at how to sell the in and out cross. Alright, let's look at how to sell the in and out cross. In out cross. Бас боломжийн юм байна. Тэгэл ер нь хурдан ивэл юм тэгэл баг хүн болгоны кросс бол явчихаар юм. Тэгэд миний үж байгаа онол 10-аас 10. Alright, let's look at how to sell the in and out cross. Хийсий. Тэгээ crossover хоёрыг нийлүүлээд хийлээ. За. Энд дээр одоо юу ч ярих вэ? Угаасаа perfect. Good. Тэгээд 10-аас 10. Alright, let's look at how to sell the in and out cross. Тэгээд бичлэгээ төгсгөл гэж хэлэхэд бол хамгаалтан дээр Джон жүжиглэл байсан үнэн эдрүүд бол маш сайн харсан баг. Гэтэ бид нар үүгээрээ дамжуулж бол энэ хөдөлгөөнүүд бол муу гэж хэлээгүй шүү. Ер нь бол туршаад үзээрэй. Ер нь бол маш сайн ажилтдаг хөдөлгөөнүүд байлаа. Ер нь бол сая яг хийж байгаа ч гэсэн ер нь бол нэлээд ажиллагаатай сайн хөдөлгөөнүүд байсан шүү. Тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ дуусч байна. Peace.